За захин сургалтын үеийн сурагч төвтэй сургалтын аргууд бэлтгэлээ танилцуулъя. За үүнийхээ хүрээнд захин сургалтанд багш нарт тулгарч байгаа асуудлыг тодорхойлох, за үүний хүрээнд хийгдсэн судалгааны ажлуудад танилцах, за тэдгээрээс өөрт тохирсон аргуудыг өөрийн хичээл сургалтанд ашиглах гэсэн юм зорилтуудыг тавьж ажилласан байгаа. За судалгаагаа хийхдээ 2017-оос 2021 онуудад за Америк, Аз, Европын орнуудад хийгдсэн судалгаануудыг бол ашигласан байгаа. За ерөнхийдөө сургалтын аргыг бол багш төвтэй болон сурагч төвтэй гэж хоёр ангилдаг. За багш төвтэй арга бол ерөнхийдөө идэвхгүй сургалтын арга буюу нэлийн олон дутагдaltaй байдаг учраас нэлийн хоцрогдсон арга болоод байгаа. За сурагч төвтэй буюу идэвхтэй сургалтын аргуудад сүүлийн үед нэлийн судлагдж байгаа. За сурагч төвтэй идэвхтэй сургалтын аргуудын жишээнүүд гэвэл за интерактив лекц бэлтгэж орох, за ургуун хичээлийн аргаар орох, за хэлэлцүүлэх суурилсан хичээл орох, төсөл суурилсан хичээлд орох зэрэг олон төрлийн аргууд байдаг байна. За мөн инженерийн хичээлүүдийн хувьд бол туршилтын хичээл маш чухал байдаг. За энэ туршилтын хичээлийг виртуал лаборатори буюу симуляц ашиглаж орох энэ арга бол сүүлийн үед нэлээхэн судалгаа хийгдэт байгаа. Учир нь юу вэ гэхээр за химийн инженерийн судалгааны хувьд аваад үзэхээр за яг лабораторид ажиллах боломж гэдэг маш хортой бодисуудтай ажиллах, за эсвэл өөрийн судалгааны лабораторид байдгүй багаж төхөөрөмжтэй ажиллах зэрэг ийм олон давуу талыг бүрдүүлж өгдөг учраас энэ судалгааны ажлууд бол нэлээд өргөн дэлгэр хийгдэж байгаа. Effective төлөвлөлтийг ашиглаж бол хичээлээ бэлтэж орсон байгаа. За жишээ нь оюутнууд яах вэ гэхээр тухайн яг сэдвийг үзснийхаа дараа яг юу ойлгосон байна, юу ойлгоогүй байна гэдгийг энэ дасгалуудыг ажилласнаар илүү ойлгох боломжтой байдгаар давуу талтай байсан. За ингээд энэ маягаар хичээл ороход бол оюутнуудын хичээлийн идэх оролцоо нэлээд сайжирч байгаа. За тэгээд яг тухайн хичээлийг цаашаа дэлгэрүүлж унших, тэгээд илүү судалгаа хийх зэрэг чадварууд нь нэлээд нэмэгдэж байгаа нь ажиглагдчихсэн. За үүний дараа уран сургалтын аргыг бол ашигласан байгаа. За ингэхдээ яах вэ гэхээр тухайн өөрийн орох хичээлээ захин хичээлээс өмнө 3-5 хоногийн өмнө байршуулад за тэгээ оюутнуудад яах вэ гэхээр тухайн хичээлийг үзчихэд ирээрэй гэдэг шаардлагыг тавьж орсон байгаа. За ингээд бол нийт 12 дугаар ангийн сурагчдын 40% нь, за 11 дугаар ангийн сурагчдын 20% нь тухайн хичээлийг өмнө урьдчилсан байдлаар үзэж ирсэн амжилттай байсан. За энэ бас оюутнууд програмаа ашиглаж сураагүй байх, за зэрэг асуудлуудаас үүдээд за оюутнуудын үзсэн хувь бас бага байсан байх гэж үзсэн. За үүнийг оюутнуудаа яг анханаас нь шаардлага тавиад энэ хичээлээ танилцуулаад ингээд цаашид танхимын сургалтын үед ч гэсэн энэ арга хэрэгжүүлээд явбал бас нэлээд сургалтын хувьд чанартай болох хандлагатай байсан. За туршилтын хичээлээ орохдоо тухайн туршилтын онол арга зүй, за тэгээд зааварчилгааг ижил төстэй бичлэг үзүүл тайлбарсныхаа дараа за энэ яг тухайн туршилтын симуляцийг өгөөд за энэ оюутнуудаар ажилуулах, за зарим тохиолдолд оюутнуудтай хамтарч ажиллаад за үүнийг тайлбарлуулж ярилцах зэрэг байдлаар бол орсон. За ингээд бол туршилтын репортыг нийт сурагчдын бол 50% нь амжилттай гүйцэтгсэн. За тэдгээрийн 76.1% нь гүйцэтгэл нь 95%-аас дээш үнэлгээтэй бол байсан. Тэгэхээр энэ симуляцийн хичээлийг бас танхимын хичээлийн үед ч гэсэн ашиглах нь бол авууштай бол ажиглагдсан байгаа. За ингээд судалгааныхаа үр дүнд захин сургалтын үед багшийн оролцоо заах хариу зөвд хэрэгжүүлэх боломжтой аргуудыг бол судалж хэрэгжүүлсэн байгаа. За нэгдүгээр гэвэл захин сургалтын үед бол багш нар оюутнуудтай нүүр тулж ажиллах боломжгүй байдаг учраас оюутнуудыг илүү нарийн тайлбаруудыг өгөх, за захин сургалтыг сайжруулахын тулд арга зүйгээ сайжруулах, за оюутнуудын хичээл ойлгохгүй байх хоцрогдол үүсэх зэрэг асуудлууд бол гарч ирсэн. За тэгэхээр эдгээрийг шийдэхин тулд яах вэ гэхээр багш өөрийн чадвар, за арга зүй, оюутан төдий сургалтын аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. За эдгээрийг хэрэгжүүлснээр захин сургалтад үр дүнтэй болдог юм байна гэдэг нь бол судалгаануудаар тодорхойлогдсон байна. За өөрийн захин хичээлд бол 3 хичээл захин сурагч төвчтэй 3 төрлийн аргыг бол ашигласан. За ингээд оюутнуудын хувьд хичээлийн оролцоо идэх сайжирч байгаа нь ажиглагдсан
өгөөд цаашид бас сайжруулах энэ зүйлсүүд бол байна. За ингээд өөрийн судалгааны дүнд үндэслээд цахим сургалтын үед арга зүйн чадваржуулахын тулд дараах энэ зөвлөмжүүдийг боловсруулсан байгаа. За үүний хувьд гэх юм бол багш өөрийн арга зүйгээ сайжруулах ийм хүсэл эрмэлзэлтэй байх. За үүнийхээ хүрээнд өөрөө судалгаа шинжилгээ хийдэг байх. За тэгээд өөрийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн аргуудыг судалж түүнийг хэрэгжүүлэх. За үүнээс гадна тухайн багшийн ажиллаж байгаа байгууллага, сургууль тухайн багшийг хөгжих боломжоор нь хангадаг байх. За мөн туршилтын хичээлүүдийг сумлаад урьдчилал ашиглах. За үүнийг багш нар өөрсдөө бас зохион бүтээх ийм зөвлөмжүүдийг боловсруулсан байгаа. Сургуулийн интерактив аргатай 3 хичээлийн арга 3 аргыг хийсэн байна. Тэгээд эндээс өөрт чинь одоо хамгийн юу гэдэг үргэлжлэлтэй гэсэн аль ямар одоо илүү ашиглах болохоор байсан зүйлээс нэмэлт За ерөнхийдөө 3 аргын хувьд бол гурлаа нэлийн цаашдаа ашиглаж болохоор санагдсан. За тэр дундаа яг 3 хичээлийн аргыг бол ашиглавал танхимын хичээлийн хувьд ч гэсэн оюутнуудыг тухайн хичээлийг урьдчилаад үзээд ирэх учраас илүү үр дүнтэй болохоор санагдсан байна. Нөгөө хичээлийн үзэлгүйгээр ирэх хорин нэлээд илүү шүү дээ. Тэрийг тэгээ үнэлгээний системд програмжуулаад оруулаад өгвөл одоо урьдчилж хичээлээ үзчихээ гэх юм ирсэн шүү дээ. Тэрэн дээр арга жав үзье. За тэрэн дээр бол хичээлээ урьдчилж үзсэн байдал за яг цахим хичээлийн эрс гэдэг хоёр эрсийг болохоор хослуулад яг тухайн оюутны эрсийн үнэлгээг гаргах юм. Үнэлгээг оруулж өгч тооцсон байна. Таны өөрийн ачаал хамгийн нэмэгдсэн нөгөө аль нь байсан? Тэрээр ингээд материалуудаа бэлтгэлээ өгвөл таны ачаал тийм боллоо. Бэлтгэн нөлөө мөнгөлөө ажиллаж байна. Маш олон видео юм. Яг миний хувьд бол энэ орсон хичээлүүдийг бол өмнө нь 1 жил бол орсон байсан учраас ерөнхий материалууд нь бол бэлэн байсан. За тэд нар дээр нэмээд одоо нэг нэмэлт дасгалууд оруулах зэрэг ажлууд хийсэн болохоор бас хичээлийн үед их бол байгаагүй. Гэхдээ яг ингэ бэлтцсэний дараа бол дараагийн жилээс бол нэлийн ачаал өнгөрөөд ирэх боломжтой бол хэлсэн байна. Ийм нэг юм байна. Тэр дотооддоо ийм интерактив симуляцийг тоогоор сургуулиуд хийсэн байна тийм ээ. Тэгээ бүгдэрнг нь бол тоогоор сургалт ашиглаж байсан. Тэгээд тэр гурав нь юу юм? 3 арга ашигласан гэж хэлсэн. Гуравт нь өөрөө виртуал лаборатори буюу симуляци арга. Виртуал лаборатори буюу симуляци арга нь өөрөө 3 дахь арга нь болж байгаа. Туршилтын хичээлүүд дээр ашигласан. Тэр үеийн ашигласан юм байна.